За аливаа нэг мэрэгжил эзэмшнэ гэдэг бол эхлээд тэр салбарын сургуульд академик боловсрол эзэмшиж практик дадлах сууснаар мэрэгжлийн суурь тавигдаж дараа нь тэр салбартаа ажил хөдөлмөр эрхэж дадлах суудаг. Харин цагдаагийн байгууллага өөрийн гэсэн сургуультайч 45-аас 60 хоногийн дамжаанд суралцсан нэгнийг өөрийн салбарт ажилд авдаг. Энэ нэргээд хүн болж төлөвшөөгүй хариуцлага хүлээх чадваргүй нэгнийг бэлдээд байгаа юм биш гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Энэ нь цагдаагийн нэр хүндийг унгааж хэрэгт холбогдож байгаа залуу хүмүүст хамаатай асуудал болоод байна. Ард иргэдийн сайн сайхан амар тавин амьдралын төлөө гэсэн тангарагтай цагдаагийн албаа хаагчид төрийн өмнө тангарагсан тангарага мартаад багшгэ. Гол нь энэ цагдаагийн албаа хаагчийн дотоод хяналт шалгалт хариуцлага ёс зүйдээр тавьдаг хяналт нь сул байгаас л ийм зүйл болж байна л да. Өнөөдөр бол цагдаагийн байгууллага бол улс төрчдийн нөлөөнд орсон. Дээрээс нь улс төрчдийн нөлөөнд орсон учраас үйл ажиллагааныхаа чанарт анхаарахаас илүү нөгөө дарга нар маань яаж даргийнхаа суудлыг алдахгүй байхыг гэдэг ийм одоо асуудал үүссэн байна шүү дээ. Тэгээ одоо сая жишээлбэл одоо энэ хүүхдийн одоо хүчирхийллийн тухай өнөөдөр манайхан маш их ярьж байна тийм. Энэ дээр бол бид нар цагдаагийн байгууллагт байсан нөгөө хүүхдийн эсрэг гэмт хэрэгтээ тэмцдэг хүүхдийн нөгөө нэг хүмүүжил сөрөг нөлөө үзүүлэх ус нөхцөл байдлыг арилгахын төлөө ажилладаг нөгөө хүүхдийн төлөөлөгч хүүхдийн байцаагч гэдэг албатуудыг бол байхгүй болгоо хийцэн баггүй. Тэгэхээр энэ нөгөө манай энэ цагдаагийн байгууллага бүтэц тогтолцоо маань өөрөө улс төрчдийн буруу удирдлагаас болоод маш их хэвдэрж байгаатай холбоотой гэж ойлгоо. Төрийн албаагч гэдэг нь төрийн өмнө өөрөг хүлээж тэрийг ёс төртөө биелүүлнэ гэсэн утгыг агуулж байгаа ч энэ байдал алдагцаар байгаа юм.